асуу. За. Миний түрүүний асуулт чинь энэ дээр гарна гэдэг. Тэгэхээр зэрэг энэ нийтийн энэ тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар гэж агуулж байна. Тэгэхээр энэ бол яа харахгүй одоо Чингис хааны төрсөн өдөртэй холбоотой өнөөдөр энэ эрдэмтэд судлаачид нийгмээр одоо ойлголт бий болоогүй үед ингэж улс төрийн бас нөлөө зорилгоор өөрчлөлт оруулж байгаа нь тийм их зохимжтой биш болов гэсэн ийм бодол байгаамаа. Тэгэхээр энэ 11 сарын одоо 1911 оны үндэсний эрхчлөөний хувьсгалтай холбоотой тэгээд энэ 11 сар л бүх юмыг одоо оруулах ийм нэг л байдал гараад байна л да. Тэгэхээр зэрэг Чингис хааны төрсөн өдрийг жалгаавахгүй, энэ тэмдэглэлт баярын өдрийг жалгаавахгүй ингээд энэ одоо түүхийг эсрүүлж юмнууд нь өөрчлөгдөх юм бол одоо тэгээд дахиад өөр одоо болохгүй. Ингээд өөрчлөлт одоо жишээлбэл бодит их сурвалж дээр тулгуурлах юм бол үндэсний эрхчлөөний 11 оны үндэсний эрхчлөөний хувьсгалыг бол богд хааны шууд одоо удирдлагаар 21 оны ардын хувьсгалыг мөн одоо богд хааны удирдлагаар явуулсан. Ардын намыг одоо байгуулах энэ лүндэн зарлиг дүүнхрийн бурхныг нь одоо богдлон бүтээж өгсөн. Гэх мэтлэнгээр ингээд түүх чинь нэг тал руугаа өөрчлөгдөд эхлэх юм бол дахиад одоо энэ 11 сарынхаа үйл явдал 11 оныхоо үйл явдлаас өөр тийшээ одоо хандах ийм байдал гарах уу. Тэгэхээр зэрэг бол альва яг энэ түүхийг гуйлж одоо ажил асуудалд бол хандаж болмооргүй гамаа. Бодтойгоор нэмийг нь тогтоогоод яг одоо хөдөлгөөнгүйгээр төрсөдрийг нэг тогтоогоод тэгээд одоо энэ асуудлыг нэг мөр шийдэхгүй бол ийм нэг улс төрийн одоо зорилго нөлөө ороод ирэхээр зэрэг л заавал одоо алдаа гардаг, заавал одоо буруу тал руугаа яваад байдаг нэг ийм зүйл байх юм аа. Ардын нам одоо ирэх барих юм бол бас одоо нэг ийм өнгө аяс гаргадаг. За ардсан нам одоо олон холоод ирэх барихаараа бас нэг тал рууг нь одоо байдлыг өөрчлөөд түүхийг гуйлаад эцсийн дүндээ бол энэ талаар одоо дагнаж судалгаа хийсэн түүхэн эксруулжууд энэ одоо эрдэмтэн судлаачдынхаа санал дүгнэлтэн дээр тулгуурлаж одоо шийдвэр гаргавал их зөв зүйтэй болох болов гэсэн ийм санал байх юм аа. Тэгэхээр зэрэг би дахиад асуухад энэ яг одоо Чингис хааны төрсөн өдрийг хөдөлгөөнгүй одоо тогтоож ойлголтыг нь одоо нэг болгосон ийм зүйл байна уу? Энэ талаар одоо яригдсан зүйл байнга өнөөдөр байгаа юу? Бакэгш. За. Би бат эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр ер нь бол улсын хурлын тогтоолын төсөл санаачлагчид, хуулийн төсөл санаачлагчид бол энэ Чингис хааны төрсөн өдрийн талаар нэлээд олон одоо эрдэмтдийг оролцуулж зохих хэмжээний тийм одоо хэлэлцүүлэг зохион байгуулсан байна лээ. Энд тулгуурлаад тэр одоо өвлийн одоо тэргүүн сард гэсэн ерөнхий одоо дүгнэлтэнд хүрсэн байна. За тэгэхээр энийг бол яг одоо 11 сарын 14-н гэж яг баталгаатай тогтооно гэхэд би ч гэсэн эргэлзэж байгаа. Гэхдээ хамгийн гол нь ямар ч гэсэн энэ Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэж өнгөрүүлдэг болох. За энүүгээрээ бахархдаг болох нь бол өөрөө асар их ач холбогдолтой зүйл гэж бодож байгаа. Энэ талаар бол одоо улсын хурлын одоо гишүүд байнга орондод оролцсон гишүүд бол санал нэгдсэн. Тийм учраас одоо энийг бол дэмжиж байгаа шүү дээ. Түүнээс биш одоо нэг бол нэг бүрчлэн одоо тогтооног бол эцэс төгсгөлгүй тийм одоо яриа өргөлжлнэ. Тэгтээ тэргүй тэр нь ойлгомжтой. Гол нь энэ асуудлын ач холбогдолд нь байгаа гэдгийг бол одоо гишүүд бол илүү тэмдэглэж хэлж байсан. За энэ асуудал бол зүгээр түүхийг одоо гуйвуулж байгаа хэрэг бишээ. Улс төрийн одоо тодорхой үзэл баримтлалын үүднээс хийж байгаа хэрэг бишээ. Яа харахгүй энэ Чингис хааны одоо нор бахархах. За төрсөн өдрийг нь бол энүүгээр дамжуулж бол одоо ялангуяа хөөхт залуучуудаа бол өөрийн хийх орноороо бахархах, хаанаараа бахархах
эх орон чөлөө төлөвшүүлэх гээд олон талын одоо ач холбогдолтой байгаа учраас 11 сард нэг удаа яг амралтын өдөр байх нь зөв юм аа. За энэ бол амралтын өдөр өөрөө нэмэгдэж байна гэхээр бол бас одоо ажиллахгүй байна, амарч байна гэж хэлж байгаа биш. Энэ бол цаанаа бол бас одоо хувийн хөвшлийнхнийг бас давхар дэмжиж байгаа бас ач холбогдолтой гэж манай гишүүд байнгын орооны хуралдаар тэмдэглэж байсан юм аа. Тодруулах уу? Тэдний шууд тодруулъя. Тэгэхээр Бакадарга энэ 11 сарын 26-ныхаа өдрийг бол одоо тэмдэглэлт өдөр болгоод 11 сарын 26-нд одоо амардаг ингээд уламжлуулсан бүгд найрамдах улсаа тунхагласны өдөр шүү дээ. Тэгээ энийгээ бол өөрчлөөд амардгүй болгох гэж байгаа юм уу? Хэвээр юм уу? За. Бакэг шүү хариулъя. За бүгд найрамдах улс тунхагласны өдөр буюу 11 сарын 26-ны өдрийг бол уг нь тогтоолын төсөл санаалагчлагчд бол хуулийн төсөл санаалагчд бол зүгээр тэмдэглэлт өдөр. За тэгээд амралтын өдөр биш болохоор оруулж ирсэн. За тэгээд байнгын орооны одоо энэ анхны хэлэлцүүлгийн явцад бол энийг бол мөн адилхан амралтын өдрөөр хэвээр үлдээх нь зүйтэй гэж зарчмын зөвлөлтөд санал гараад энэ санал дэмжигдсэн байгаа. Байнгын орооны гишүүн Батсараг нэмж тайлбарлая. Баярлалаа. Йоо Батэрдэн гишүүн бас асуултандаа улс төржих гэсэн үг 2-3 хэрэглэнлээ. Тэгээд 11 сарын 14 гэсэн эзэн хааны маань мэндэлсэн сар өдрийг тогтоохтон түрүү би хэлсэн 16, 17, 18 дугаар зууны түүхэн их сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн тэр он цагийг цаг цаглбарынхан тэр 6 ухаанаараа урагшин хөөгөөд тэгээ 1100 одоо энэ 850 жилийнхэн өдөр дахиад байгаа энэ өдөртөө тааруулж гаргаж ирсэн юм билээ. Зүгээр энэ дашрамд хэлэхэд тэр 16, 7, 8 дугаар зууны түүхэн их сурвалж уудалж яхад тэнд ардын нам, ардчилсан нам, эсвэл шударгас сэвслийн бүлэг энэ төр гэсэн тийм түүхийг их сурвалж бас одоогоор олдоогүй байгаа юм байна. За уучлаарай нэг жоохон яаж хэллээ. Ер нь бол сүүлийн 100 жил мэдүү эсвэл одоо сүүлийн 20 жилд байгаа одоо үндэстэн тохиодог том үйл явдлуудаа бас булаацалтахтуу маягтай юм яваад байгаа л да. Энэ ардын номынх, энэ арчилсан номынх энэ төр гих мэдчлэн. Яг хөө бид нь бол энэ цаг үеийнхаа бас түүхийг бичээл бид нар амьдралаараа түүхээ бичээл явж байгаа. Тэр цаг үед монголчууд бас бидний түүх гэж үзээд байгаа юм маань бол тэр цагийн монголчуудын л амьдрал, тэр цагийн монголчуудын л амьдралаараа бичижсэн тэр одоо үндэстнийхэн төлөө зориулж исэн цаг үе үйл явц шүү дээ. Энэ үднээсээ үзэхэд бол жишээлбэл Чингисийн тухай ч юм уу түүний төрсөн өдөртэй холбоотой асуудлыг бол үнэхээр улс төржүүлж харин л нэг нам ерөнхийлөгч өөр дөрөө наах нь өөрөө утга учиргүй зүйл л дээ. Энэ бол ингээд амьдрал үргэлжлээд явах учраас. Зүгээр түрүү нэг зүйлийг хэлсэн. Энд яг 11 сарын 14-нд нь мөн үү биш үү гэдэг өнөөдрийн одоо байгаа энэ ухаанлын дээрээс аваад л хөөх юм бол маргаан дэгдээд байхаар юм байна лээ. Хамгийн том шийдэл нь юу вэ гэвэл энэ 1.5 сая гадаадруулжинд байгаа монголчууд галгалзамтай захиж байгаагийнхаа хувьд эзэн хааныхаа мэдлсэн сар өдрийг тов тодорхой заахгүй бол монголчууд бас өөр газрууд амьдардаг аа. Бас тэнд янз бүрийн сонирхлууд бий. Би нэг өвөрлөгч эрдэмтэй бас нэг хэсэг хугацааны өмнө уулзаад ярьж байхад бол одоо эзэн хааны төрсөн өдөртэй холбоотой тэр цэцмаа өвлийн тэргуун сарын шинийн нэгнээр нь одоо баярын өдөр болгонд тэмдэглэх талаар асуудал босгоцсон хөөцөлдөж байгаа гэдгийг ярьж ирсэн л да. Жишээлх юм бол би тэрийг сонсоод бол за 11 сарын 14-нийг нэгтлахаасаа илүү зүтгүүлхэн зүйтэй юм байна л гэж хувьдаа тийм ихтгэл үнэмшилтэй болсон.